Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 117 дугаар анги. Чөтгөрийн оршуулгын газар. Үнэхээр цогцыг гэмтэхгүйз? Чүфэн эргэлдсэн аятай асуулаа. Үнэн дээр тэр өмнө нь анхдагч энергиудыг сорсон болохоор яснуудыг гэмтээгээгүй гэдгийг мэднэ. Гэхдээ л цогцыг яахыг мэдэхгүй байлаа. Тэр дотроо бусдын анхдагч энергийг сорох нь яс бус гэж бодсоор байв. Хэрвээ танихгүй хүнийх байсан бол тоохгүй л байсан байх. Гэхдээ Суров Сууме хоёрын ээж байх магадлалтай цогц байсан болохоор эргэлдсээр байлаа. Түүний цогцыг яахчгүй гэж Чүфэний юу бодож байгааг гадарлсан Эги нухацтай гэгч нь хэлээд. Энэ бас түүний бунхан биш байх. Түүний байдлаас нь харвал тэр ч бас энэ бунханд орж ирээд алуулсан байх. Хэрвээ түүний анхдагч энергийг сорох юм бол яаж өгснгийг ч мэдэж болох байх. Тэр эгчдүү хоёрын найз болохоор чи ч гэсэн тэдний ээжийг яаж өгснийг мэдмээр л байгаа биз дээ. Эги маш ухаалаг байсан юм. Тэр эмэгтэйг Суров Сууме хоёрын ээж байж магадгүй гэж бодсон хүн нь ганц Чүфэн биш байлаа. Чиний хэрэл болъё. Чүфэн толгойд өглөө. Тэр газар Эгигийн хэлсэн шиг маш нууцлаг байсан ба эрдэнсээр дүр мэт санагдана. Үнэхээр Тэнгэрийн төвшний мастерын цогц байх юм бол Эги энергийн сороод Парафаунд төвшөнд орж чадна. Тэгэх юм бол Гонлоюуныг ялах нууц хөзөртэй боллоо гэсэн үг. Яг түүний өөрийнх нь хүч биш ч гэлээ зөвхөн түүнд л байх нууц хөзөр байсан юм. Гэтэл Чүфэнийг тэр цогц руу ойртох үед нөгөө оюун бодол сүнс мэт аимшигтай орилоод Чүфэн рүү дайрлаа. Түүний аура маш хачин бас онцгой байсан юм. Үүслийн 5 дугаар төвшний хүнтэй дүүцхүүц байсан ба Чүфэний аргалж чадах хэмжээнээс хэтэрсэн байлаа. Нэг л биш байгааг анзаарсан Чүфэн өөрийн эрэхгүй хаант тэнгэр техникээ хийж гэрлийн хурдаар хойш ухарлаа. Тэр эмэгтэй нь дайралт хоосон газар цохиж хагас метр гүн нөхөөсгөж хаасайгүй чулуу тархлаа. Энэ дайралтыг л харахад тэр эмэгтэй асар их хүчтэй гэдгийг илтгэж байв. Хоосон газар цогсон эмэгтэй ахиад дайрлаа. Энэ удаа түүний хурд асар хурдан байсан ба нүд ирэмхийн зур Чүфэний урд ирэв. Битгий сандар сүнсний тойрог техникээ ашигла. Энэ үед ч Эгигийн хоолой гарч хүчрхэг сүнсний энерги түүний биеэс ялгарч Чүфэн спиритийн 9 дугаар төвшөнд орсон юм. Ингэх байх гэж Чүфэн гадарлаж байсан юм. Энэ бол түүний жинхэнэ хүч биш, харин Эгигээс түүнд зээлж байгаа хүч байв. Чүфэнийг бодох төдийд урд нь сүнсний тойрог гарч ирэн нүдэнд үл харагдах хан үүсгэлээ. Тэр эмэгтэй сүнсний тойрогоос бүтсэн ханыг цохиж маш чанга чимээ гаргалаа. Сүнсний тойрог дээр хэдэн цууралт гарсан ч гэлээ нөгөө эмэгтэй хойш харайн ухарлаа. Түүнийг газар тунах үед сүнсний тойргийг цогсон гарнаас нь уур савсаж байсан ба тэр эмэгтэй нэлээн айж байгааг анзаарсан Чүфэн гайхширн зогсов. Хүчтэй юм аа. Чүфэн өөрөө хүртэл айв. Сүнсний тойргийн хамгаалтын хүч үнэхээр хүчрхэг байсан юм. Тэр дөнгөж анхан үеийг л сурсан байж үүслийн 5 дугаар төвшний хүний дайралтаас хамгаалж чадаж байна. Ирээдүйд улам сайжрах юм бол хэнд ч дийлдэхгүй хамгаалтын аргатай болно гэсэн үг. Сүнсний тойргийг ашиглаж түүнийг хорь, түүнд ухаан бодол байхгүй ч гэсэн тэр зүн совингоороо цогцсоо хамгаална. Гэхдээ сүнсний тойрогт хорчих юм бол тэр эвдэлж гарч чадсан ч ахиж ойртож зүрхлэхгүй гэж Эги хэллээ. Чүфэн ч эргэлзэлгүй олон давхар сүнсний тойрог үүсгээд нөгөө эмэгтэйг хорьчихов. Тэр сүнсний хүчээр шавхагдах гэж байхтал сүнсний тойрог үүсгэхээ болив. Сүнсний хүч, сүнсний тойрог хоёр эн тэнцв. ертөнц бүтээгчийн сүнсний хүч хүчрхэг байх тусмаа бүтээж байгаа сүнсний тойрог нь хүчрхэг байдаг. Хурдан анхдагч энергийн сор гэж Эги догдлон хэллээ. Энэ үед Чүфэн тэр цогцсны хажууд ирээд анхдагч энергийг сорж эхэллээ. Энэ үед Чүфэн Эгигийн хүчийг зээлчгсэн байсан болохоор анхдагч энергийг сорох тусам Эгигийн хүч нэмэгдэж байгааг мэдэрч байлаа.
Тун удалгүй түүний аавра өөрчлөгдөж, спиритийн энерги байхаа болж, үүслийн энерги ялгаруулж эхэллээ. Анхдагч энергийг сорж дууссаны дараа Эги жинхнээсээ үүслийн төвшөнд орсон юм. Ха болчихлоо. Чүфэний сүнслэг ертөнц дотор Эги чангаар инээгээд харин гүйж байлаа. Гэхдээ энэ үед хоригдож байсан эмэгтэйг багвагаар уусан алга болж байгааг Чүфэн анзаарлаа. Навшигч чи намайг хуурч. Чүфэн гэнэт хуурцснаа ойлголоо. Анхдагч энергийн сорох юм бол цогцсыг гэмтэхгүйч оюун бодлыг устгах. Зүгээр л нэг оюун бодол үсттэй. Би түүний анхдагч энергийг сороогүй байсан ч тэр алга болох л байсан. Түүнээс уулж надад уурлаад байгаа мó? Чамд тусалж байгаа хүн би болохоос тэр биш шүү. Гэж Эги бурууга хүлээсэнгүй. Харин ч бүр уурлав. За яхав. Нэгэнт өнгөрсөн зүйл. Өнгөрсөн. Энэ талаар чамтай маргалдмааргүй байна. Гэхдээ ахиж ингэж болохгүй шүү. Бас Чүфэн надад чиний хүч хэрэгтэй ч гэсэн заавал хэрэгтэй гэсэн үг биш. Чүфэн үнэхээр ууралсан байлаа. Тэр эмэгтэй Суров Сумэ хоёрын ээж байх магадлалтай болохоор өөрөөс нь олж алга болсныг бодохоор гэмшиж байсан юм. За ойлголоо. Би чамайг ахиж хуурахгүй. Харин бүр нууц хэлье. Гэж Эги нэмсэглэн хэллээ. Ямар нууц? Хоёр охины ээжийг нэг хүн алсан гэдгийг би баттай хэлж чадна. Түүний байр суурийг харвал тэр эрдэнэсгүй байна гэж байхгүй. Түүний цогцыг хар л да. Хувцс нь бүрэн бүтэн байж агуулгах цүнх нь алга болчихсон байгаа үсттэй. Түүний цээжний яс бяцарсан байгааг харвал гарцаагүй хүнд алуулсан. Мэдээж би анзаарсан. Гол нь хэн түүнийг алсан юм? Хэн түүний агуулгах цүнхийг авсан юм? Гэж Чүфэн асуулаа. Тэр үнэхээр энэ эмэгтэйг хэн алсныг мэдхийг хүссэн юм. Хэрэгтэн нь амьдч вэ, үгсэн ч вэ хамаагүй. Би яаж мэдх юм? Би ямар нүдэрэ харсан биш. Гэхдээ түүнийг хүн алсан нь баттай. Муу зэвэн охин. Эги түүнээр тоглоод байгаа юм шиг санагдсан Чүфэн жаахан уурлав. Уурлах хэрэггүй дээ. Миний таамаг зөв бол хоёр охины ээжийг алсан хүн аль хэдийн үгсэн байх. Учир нь энд илүү аимшигтай зүйл байна. Энэ газар эртний бунхан биш, харин чөтгөрийн бунхан байх. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 118 дугаар анги. Хязгааргүйх эрдэнэс. Чөтгөрийн бунхан гинэ? Гэж Чүфэн маш ихээр цочирдлоо. Тэр бунхны зэрэглэлүүдийг мэдсэн ч хэлээ чөтгөрийн бунхан гэж яг ямар бунхан гэдгийг мэдэхгүй байв. Тийм ээ, энэ ханан дээр байгаа тэмдгүүд бол хорон сүнснүүдийг хорих гэж ашигладаг чөтгөрийн эсрэг тэмдгнүүд байна. Гэж Эги хэлв. Хорон сүнс юу юм? Гэж Чүфэн ахин асуулаа. Хорон сүнс бол зүгээр л ертөнцийн сүнс. Гэхдээ ертөнцийн сүнс ертөнц бүтээгчээсээ зугтаж өөрсдийн төрхөөрөө энэ ертөнцид амьдрахыг хорон сүнс гэж нэрлэдэг юм. Тэднийг яагаад хорон гэж байгаагийн шалтгаан бол тэд анхдагч энергийн төлөө амьтаа бүхнийг алдаг. ертөнц бүтээгчтэй гэрээ хийсний дараа тэд ертөнц бүтээгчийн сүнслэг ертөнцид амьдарч тэндээсээ ертөнц бүтээгчээр дамжуулан өөрсдийн хүчээ ашигладаг. Ерөнхийдөө бол ертөнцийн сүнсийг хорж байдаг зүйл нь ертөнц бүтээгч гэж болно. Гэхдээ тухайн ертөнцийн сүнс тодорхой хэмжээний хүчтэй болсон үедээ гэрээгээ цуцалж чадхаар болдог. Тэгснээр тэд өөрсдийн хүчээрээ амьдын ертөнцид амьдардаг. Гэрээг цуцлахын тулд дор хаяж тэнгэрийн төвшөнд орох ёстой. Тэнгэрийн төвшин гинэ? Гэж Чүфэн ахиад л маш ихээр цоочирдов. Ёсон нутгийн хамгийн оргил төвшин бол тэнгэрийн төвшин. Тэд дор хаяж тэнгэрийн төвшнийх байдаг болохоор хорон сүнснүүд хүчрэхэг байдаг юм. Энэ газар чөтгөрийн эсрэг тэмдгүүдээр дүүрсэн байна гэхээр энд гарцаагүй хорон сүнс хоригдож байгаа гэсэн үг. Бодоод үзтээ. Хорон сүнс хорж байгаа бунхан зүгээр л нэг эртний бунхан байх уу? Хорон сүнс хорих чадaltaй хүмүүс энгийн хүмүүс байх уу? Ингээд харахад би ёсон нутгийг арай л дутуу үнэлсэн бололтой. Гүн цэнхэр нутгаас өмнө нь нэг удаа маш чадaltaй хүн төрж байсан байх. Энэ бунхны эзэн хорон сүнс барьж өөрийн бунхнаа хамгаалуулсан нь түүний ямар хүчтэйг илтгэж байна. Гэж Эги санаа алдан хэллээ. Тийм хүчтэй юу? Цааш үргэлжлүүлээд явах уу? Эгигийн хэлхийг сонссон Чүфэн хамаг итгэлээ алдлаа.
Тэнгэрийн төвшин бол түүний хувьд домогтол байдаг төвшин. Хэрвээ энд үнэхээр тэнгэрийн төвшний хорон сүнс байгаа юм бол ганц амьсгалаад л шүүфэнийг бяцлах байх. Тэр сүнстэй таарах юм бол өчүүхэн амин замхрах биз. Айх хэрэггүй дээ. Чөтгөрийн эсрэг тэмдгүүд түүнийг хорж дөнгөх болохоор айх хэрэггүй. Чөтгөрийн эсрэг тэмдэгтэй газруудаар явхад л болно. Энэ чөтгөрийн бунханд гарцаагүй асар их эрдэнэс байгаа. Чи эрдэнсээ үргэлжлүүлэн хай. Энд байгаа эрдэнсийн хэлтэрхийг л олох юм бол чи хангалттай хүчээ нэмж чадна. Профаунд төвшөнд орж чадхаар хэмжээний нөөцтөөч болох юм билүү? Гэж Эги хэллээ. Эгигийн үгийг сонссон Чүфэний нүдэн сэргэж урагш явлаа. Гүн рүү орох тусам агуй улмал уудан болохын зэрэгцээ нүдэнд харагдах чөтгөрийн эсрэг тэмдэгч шигүү болж эхлэв. Түүний эргэн тойронд хан харагдахааргүй уудан болж байсан ч гэлээ. Ядаж л түүний хөл доор чөтгөрийн эсрэг лац маш олноороо байв. Эгигийн хэлснээр бол энд хоригдсон хорон сүнс гарцаагүй аимшигтай зүйл байгаа. Үгүй бол юу гэж л ийм их чөтгөрийн эсрэг лацнууд хаа сайгүй тавих вдэ. Энэ лацнуудыг энгийн ертөнц бүтээгч тавиагүй. Чүфэн гүн рүү орох тусмаа айдас давтаж байлаа. Энэ газар яг л доод ертөнц гэмээр дэндүү уудан байсан юм. Яг л эц төгсгөлгүй замаар алхаж байгаа мэт санагдаж байв. Түүний замд усны давлгаалах чимээ маш тод сонсогдно. Ямар үзэсгэлэнтэй нуур вэ? Эцэст нь Чүфэний нүдний урд эрг рүү давлгаалах асар өргөн нуур гарч ирлээ. Нуурын дээгүүр галт цохнууд бараан ногоон гэрэл цацруулан эргэлдэнэ. Тэдний гаргаж байгаа гэрлийн ачаар л Чүфэн энэ нуурыг маш том гэдгийг мэдсэн юм. Гэхдээ сайн харвал тэд нар галт цох биш, харин илүү том биетэй харагдлаа. Тэдний биеэс цацрах бараан ногоон гэрэл үнэхээр ёр бусын харагдав. Дэндүү хол байсан болохоор Чүфэний сүнсний хүчний хүрээ хүрэхгүй байлаа. Тиймээс ч тэдгээр амьтдыг аюултай эсхийг хэлж мэдэхгүй байв. Цааш алхах тусам эргэн тойронч тод харагдаж эхэллээ. Нуурын эргээр овоолсон яснууд байсан ба нуурын эргээс нуурын гүн рүү ордлоо үргэлжилсэн байв. Харахаас ч нүд хальтран байсан юм. Хичнээн хүн энд үхснийг хэн ч хэлж мэдэхгүй. Энд дор хаяж хэдэн түмэн яс байсан ба яснуудын гадаад байдлууд нь адилгүй байв. Эхэнх нь хугарч бутарсан байсан нь гадны нөлөөгөөр үхснийг элтгэнэ. Энд юу болсон юм бол? Яагаад ийм олон хүн энд үхсэн юм бол? Гэд Чүфэн маш ихээр цочирдов. Ойртоод харах үед яснуудын доор янз бүрийн бүдэг гэрэл анивчиж байлаа. Сүнслэг шүрнүүд, ганц сүнслэг шүрч биш, үүслийн бэлтэмлүүд ч бас байна. Тэнгэр минь, энэ газраар дүүрэн эрдэнэс байна шүү дээ. Ойртож очих үед Чүфэний сүнсний хүч хэрэгэ гаргасан юм. Тэр далай мэт овоорсон яснуудыг шинжиж үзэхэд сүнслэг шүр, үүслийн бэлтэмлүүд доор нь дүүрэн байв. Тэнд яг хэд байгааг хэн ч таашгүй, тоолж барахааргүй их байсан юм. Битгий ороорой. Гэвч Чүфэнийг яг тийш явах гэж байхад Эги зогсоолоо. Яагаад? Гэж Чүфэн гайхан асуув. Яснуудаар дүүрэн хэсэгт чөтгөрийн эсрэг тэмдэг байгаа эсхийг харж чадахгүй байгаа үсттэй. Бас энэ яснуудын анхдагч энергүүд бүгд сорогдсон байна. Тэр хэсэг бол хорон сүнсний дайралтын хэсэг. Тийшээ орсон хинч вэ өхөн. Энэ бол хүмүүсийг татах гэсэн орхи. Гэд Эги нухацтайгаар санууллаа. Тэгэхээр энэ газрыг жинхнээсээ хорон сүнс хамгаалж байгаа байх нэ. Түүнд мэдэгдэлгүйгээр тийшээ орох арга байгаа юу? Тэнд сүнслэг шүрээс гадна тоолж баршгүй үүслийн бэлтэмлүүд байна. Хэрвээ эд нарыг авчих юм бол миний хүч маш ихээр нэмэгдэнэ. Чүфэнд энергийн нөөц маш их хэрэгтэй байсан болохоор өөрийн эрэхгүй л татагдж байв. Бүгдийг гэлтгүй жаахан хэсгийн лавхад Чүфэний хүч маш ихээр нэмэгдэнэ. Тэр гарцаагүй үүслийн төвшөнд орж чадна. Бүр профаунд төвшөнд ч орж магадгүй. Үхмээр байвал очихгүй юу? Эд баялгаас болж битгийл сохорчих. Энд байгаа хэдэн түмэн яснууд амьд байхдаа бүгд чамаас хүчрэхэг байсан. Тэгсэн ч ялгаагүй бүгд энд үхсэн байгаа үсттэй.
Одоо энэ чөтгөрийн бунхнаар хэсэх шаардлага байхгүй. Тэнгэрийн төвшний ертөнц бүтээгч энэ газрыг олдгүй юм бол энэ дуга зүйлс эрт оройгүй чинийх болно. Ирээдүйд хүчрэхэг болсныхон дараа чи энд ахиж ирээд бүгдийг авч болно шүү дээ. Гэхдээ өөртөө бат итгэлгүй л бол ийшээ орж болохгүй. Чүфэн тэнэг биш болохоор Эгигийн хэлсэн бүхнийг сайн ойлгосон юм. Хэсэг ширцснийхэн дараа Чүфэн амныхаа булан дахь шүлсээ арчаад буцаад явлаа. Гэвч яг энэ үед хэнгэрэг хаглан архираа нуурнаас гарлаа. 9 тамийн гүнээс бусдын сүнсийг сорохоор гарч ирж байгаа чөтгөр шиг үнэхээр аимшигтай сонсогдож байсан юм. Энэ үед намуухан давлгаанууд шир үсгийн зэрэгцээ нуурны дээгүүр эргэлдэж байсан хар ногоон гэрлүүдээс ч хачин архираа гараад Чүфэний зүг гэрлийн хурдаар дайрлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 119 дугаар анги Олд дүүрэн аялал. Бараан гэрлүүд ойр ойрхон шахалдан агаараар дүүрхэн хар ногоон однууд харвж байгаа мэт харагдана. Нааш ирж байхдаа тэднээс хачин орлон гарч байлаа. Тэд галт цохнууд биш, харин хар ногоон мангаснууд байсан юм. Тэдний далавчийг оролцуулах юм бол тэд яг л шумуул шиг харагдаж байв. Бие нь хүний шиг өндөр, бас час улаан нүдтэй. Тэдний биеэс хар ногоон гэрэл цацарч байсан нь үнэхээр аимшигтай харагдана. Тус бүртээ нэлээд хүчрэхэг байсан ба үүслийн төвшний хүнтэй дүйцхүйц хүчрэхэг байсан юм. Хэдэн түмэн мангас шахалдан ирж байгаа нь үүслийн төвшний маструудын айрам Чүфэний зүг ирж байгаагаас ялгаагүй байв. Зүхтараа! Эги байдаг чангаараа Чүфэнд сануулan орилоод өөрийн хүчээ Чүфэн рүү шилжүүллээ. Чүфэн ч саатаж зөрхөлсөнгүй. Тэр үүслийн хүчийг ашиглан хаант тэнгэр техникээ хэмт зугтлаа. Гэвч Чүфэний хөл доороос хурц гэрэл цацарч ханам дээр байсан чөтгөрийн эсрэг лацнууд улаан өнгийн гэрэл цацруулж агуйг бүрхлээ. Энэ үед улаан өнгөөр бүрхэгдсэн хэсэг рүү нөгөө хар ногоон мангасууд орох үедээ бүгд дэлбэрэн замхарч байв. Энэ чөтгөрийн эсрэг лац их хүчтэй юм а гэж Чүфэн дотроо маш ихээр цочордлоо. Хэрвээ энэ лацнууд байгаагүй бол тэр зугтаж чадахгүй байсан байх. Битгий зогс, зугтаад вэ гэж Чүфэний гүүхэ болон хойш харах үед Эги ахаад хашгирлаа. Энэ үед л Чүфэн гайхширхын зэрэгцээ нуурны голоос хэдэн 10 метр өндөр зэрлэг араатан шиг зүйл ус цацруулан гарч ирээд өөрийн чиглэн ирж байгааг анзаарлаа. Хамгийн гайхмаар нь бараан цэнхэр давлгааны цаанаас 2 ногоон гэрэл цацарч байсан ба тэр нь мангасын нүдэн байсан юм. Үгээр хэлхийн аргагүй том мангас байсан юм. Ганцхан харах төдийдл Чүфэний хамаг бие дагжин чичирч үгээр илэрхийлхэн аргагүй айдас зүрх сэтгэлийн бүрхлээ. Ямар ч энергийн даралт аура байгаагүй ба ганцхан харцал бусдын зүрхийг өхүүлэхээр байсан юм. Олон зүйл бодолгүй Чүфэн амьд үлдэхийн тулд хар хурдаараа зугтлаа. Гэвч түүний асар хурдан хаант тэнгэр техник хүртэл давлгаалж ирж байгаа давлгаанаас мултарсангүй. Нүсэр том давлгаа тэнгэрт тулж улаан гэрэл цацруулсан чөтгөрийн эсрэг лацтай хэсэг рүү урслаа. Давлгаа дэндүү хүчтэй байсан болохоор Чүфэний зүг урссаар л байв. Юу болоод байна? Чөтгөрийн эсрэг лац нөлөөлөхөө болчих уу? Гэж том давлгааг зогсоохгүй байгаа чөтгөрийн эсрэг лацыг харснаа Чүфэн айж эхэллээ. Хэрвээ тэр хорон сүнс түүнийг барьчих юм бол Чүфэн гарцаагүй өхнө. Давлгаа хорон биш болохоор чөтгөрийн эсрэг лац яаж хамгаалах юм? Санаа зовлтгүй дээ. Тэр хорон сүнс чөтгөрийн эсрэг лац руу ойртохчгүй. Чи энэ давлгаанд туугдаад тийшээ явчихгүй л бол зөв зүгээр гэж Эги хэллээ. Яг энэ үед хүчтэй давлгаач ирж Чүфэний дээрээс урсан орлоо. Намайг дорд үзэх хэрэггүй шүү. Давлгаанаас бултаж чадахгүйгээ мэдсэн Чүфэн хөлөөрөө давлгааг өшөглөн тийрэл тавч зугтлаа. Энэ үед аимшигтай архираан гарлаа. Азар тэр архираан маш хол байсан юм. Үгүй бол тэр архираанаас болж Чүфэн цочиж өгөх байсан биз? Дэндүү аимшигтай юм а. Хорон сүнс ийм байдаг юм уу?
Хорон сүнс чөтгөрийн эсрэг лаз руу ойртож чадахгүй болохоор давлгааны араас давлгаа үүсгэн нуур лууга эргэн орлоо. Намдаж байгаа давлгааг харсан Чүфэн эцэст нь гүнзгий амьсгаа авч санаа амарлаа. Тэр хорон сүнс дэндүү аимшигтай байсан юм. Хэрвээ тэр ээгийн үгэнд орлоггүй чөтгөрийн эсрэг лацны хүрээнээс гарсан бол гарцаагүй алуулаад анхдагч энергээ соруулах байсан. Хорон сүнснүүд амар бишээ. Чи сул дорой байгаа юм. Тийшээ харда. Төрөүний давлгаануудаас болж зарим яснууд нааш тугдсан байна. Очоод хэрэгтэй зүйл байна уу хаа? Гэж ээги санууллаа. Тийм шүү. Гэд Чүфэн нойтон чулуун дээгүүр гიშгэн хайгуулаа эхэллээ. Ээгийн хэлсэнчлэн давлгаанаас болж маш олон яс тугдсан байсан ба сүнслэг шөрнүүд хүртэл тугдаж ирсэн байв. Түүний урд хаа сайгүй сүнслэг шүр тархсан ба усан доороос гялтганан харагдаж байлаа. Саяын давлгаа их хүчтэй байсан болохоор овоо их сүнслэг шүр тугдаад ирж сайн хайх юм бол ахад байгаа байх. Үүслийн бэлдмэлч байж магадгүй болохоор сайн хайгаарай. Эгэж бас Чүфэний өмнөөс баярлаж байв. Ээгэд сүнслэг шүр хэрэг гүйчгэлээ Чүфэнд хэрэгтэй. Ээги аль хэдийн чөтгөрийн бунхнаас их олз олсон болохоор Чүфэнийг хоосон буцахыг хүсээгүй юм. Чүфэн ч эргэлзэлгүй тэр хавийг нэгднэгэнгүй нэгжлээ. 4 цаг хайсны эцэст Чүфэн 3,000 ширхэг сүнслэг шүр, 7 ширхэг үүслийн бэлдмэл олов. 1 ширхэг үүслийн бэлдмэл 1000 ширхэг сүнслэг шүртэй тэнцсэн. Хэрвээ тэр шинэ хааны сэргэн мандалтанд төрүүлчих юм бол ахяад 5,000 ширхэг сүнслэг шүр авна. Үүслийн төвшөнд орж ч магадгүй. Энэ олз нь тэмчих байгаагүй ч гэлээ ядаж л хоосонгүй буцсан юм. Ахяад цаашилж болохгүйг мэдсэн Чүфэн анх байсан газар лууга буцлаа. Харанхуй агуугаас гарах үед аль хэдийн өд дунд болчихсон байсан ба нар тодоос тод гэрэлтэж байв. Новшгич муу шүү. Би шинэ хааны сэргэн мандалтаас арай хоцорчхоогүй үсттэй. Чөтгөрийн бунханд байхдаа Чүфэн хитэх анхаарлаа төвлөрүүлж явсан болохоор цаг хугацааг ч мартсан байсан юм. Тэр чөтгөрийн бунханд ингэж удна гэж бодож ч байсангүй. Нэг өдрийн хугацаа өнгөрчихсөн байна. Хэрвээ тэр хурдан буцахгүй бол шинэ хааны сэргэн мандалтанд орж чадахгүй. Чүфэн аль хэдийн 10,000 ширхэг сүнслэг шүртэй болчихсон ч гэлээ түүнд өшөө илүү хэрэгтэй байсан юм. Тиймээс ч тэр шинэ хааны сэргэн мандалтанд төрүүлж 5,000 ширхэг сүнслэг шүр авах ёстой. Энэ хүртэл бодсон Чүфэн хурдан гэгчин сүнсний тойргоо хураалаа. Энэ үед чөтгөрийн бунхан руу хөдөлдөг хар нүх алга болж ногоон хийгээр дүүрлээ. Энгийн хүмүүс энийг харсан ч анзаарахгүй болохоор Чүфэн санаа амар галуулаан шувуу хот руу гуйлээ. Үнэн хэрэгтээ шинэ хааны сэргэн мандалт эцсийн шатандаа оржсон байсан юм. Галуулаан шувуу хотын ордон дотор шинэ хааны сэргэн мандалтын оролцогчид эргэж ирээд олзоо гаргаж ирцгээж байлаа. Ордон дотор 5 ширхэг тулааны тавцан байсан ба ялагчийг тодруулах зорилготой байв. Ордны гадаа хүмүүс шаван уул далаа мэт шигүү зогсож байлаа. Галуулаан шувуу хотын алдар цуутнууд хүртэл энд цугласан байсан юм. Тэд ч бас бусад хотуудаас ямар авьяас бэлэгтнүүд ирснийг харахыг хүссэн нь энэ байв. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.